7 дугаар сарын 28-наас 8 сарын 2-ны өдрүүдэд манай улсад анх удаага байцуурын харвааны Аз ТV-ийн Гран-при тэмцээн явагдаж байна. Өнөөдөр тэмцээний 3 дахь өдөр энэхүү тэмцээн 1990-ад оны сүүлээр зөвхөн Азийн улс орнуудын дунд явагддаг тэмцээн байсан бол сүүлийн жилүүдэд нэр хүнд нь өссөн хэрээр олон улсын нээлттэй тэмцээн болж өргөжсөн байгаа. Тэгэхээр энэ удаагийн Монголд болж байгаа уг тэмцээнд маань Солонгос, Малайз, Энэтхэг, Оросын улбаны улсын Бурайд улсын гэсэн дэлхийд байцуураар тэргүүлдэг улс орнуудын баг тамирчид ирж оролцож байгаа юм аа. За энэ өдрүүдэд Азийн Гран-при шалгаруулах тэмцээн болж явагдаж байна. Энэ тэмцээнд маань Азийн бас шилдэг багууд ирсэн байгаа. Азийн баг гэдэг бол дэлхийд нэр төр гаргасан ундаг багууд байдаг. Тайлбар Солонгосын баг, Энэтхэгийн баг, за дээр нь тэгэл Оросын Бурайдын баг бол Европыг бас байлдан дагуулдаг тийм ундаг багууд. Олимп төв дэлхийд оролцож исэн бас шилдэг тамирчид ирсэн байна. Малайзийн баг ирсэн байна. Өмнөд Солонгосын багаас гадна Хойд Солонгосын бас сайн багууд ирсэн. Сая хүрэл медаль авлаа шүү дээ багаараа. Гэх мэтлэнгээр манай тамирчидтэй дэлхийн тавцанд нэр хүндээ гаргасан шилдэг тамирчид өрсөлдөж байна. Манай улсаас бол зохион байгуулж байгаа орноос давуу хэрэгтэйгээр 2 баг буюу манайх Иркурийн болон компаундын төрөлд 24 тамирчнаа оруулсан байгаа. Ингээд манай тамирчид бол маш амжилттай оролцож байна. Эхний байдлаар дөнгүүд бас хараахан тодорхойгүй байна. Тэгэхдээ 10 багийн эрэгтэйчүүдийн багийн шигшээ харванд манай эрэгтэйчүүд маш сайн амжилттай харваж алтан медалийн төлөө харах үлдээд байна. Мөн холимог багийн төрөлд 2012 оны Лондонгийн Олимпиад орсон манай Бишэндээгийн уран туулга гээд Эрдэнэтийн хан гардын тамирчин олон улсын хэмжээний мастер ийм эмэгтэй байгаа. Нөгөөх нь болохоор нийслэл өргөө клубын тамирчин олон улсын хэмжээний мастер мөн 2012 оны Лондонгийн Олимпиад оролцсон манай ган төгснөр холимог багийн төрөлд бас алтан медалийн төлөө харуулахаар үлдээд шалгараад байна. Маргаашнаас эхлэн медалийн төлөө харваанууд эхлэх өгөөд манай улсын баг тамирчид тэмцээнийг тэргүүлэгчдийн игнэнд явж байгаа юм аа.